Архангаан төв цэцэрлэг хотод ирсэн байна. Тэгээд энд нэг анзаарч байгаа нэгдсэн халаалт нөгөө том халаалтын систем байдгүй шиг ийм жижиг нам даралтын зуухууд нэлээ их харагдаж байна. Тэгээд төлж байгаа нүүрс нь нэлээ нөгөө тортогтой нүүрс юм шиг. Нэг бол дутуу шатаагаад байна уу. Их юутай байна. Хар харагдаж байна. За энд бол агаарын чанар нэг ий байна. За тэгэхээр энэ формалдехайд болон TVOC нийт органик нэгдэл бол бараг байхгүй байна. Тэгээд PM2.5 за 40-той PM11 60 хэдтэй гэдэг чинь. Энэ бол ер нь бол яг цэвэр нүүрсний л утаа юм л та. Тортог байна. За тэгээд дахиад хэлэхэд бол цэцэрлэг хот юугүй юм шиг байна. Нэгдсэн нөгөө халаалтын том станцгүй юм шиг байна. Ийм маш утаа үйлдвэрлэж байгаа жижиг юмнууд ихтэй байна. Нам даралтын зуухууд. Тэгээ энд нэг агаарын чанарын станц тавьсан байсан. Энэ жилээс бараг ашиглалтанд орсон байсан байхаа. Тэгэхээр бас яг хэмжээд мэддэг болоод ирж байгаа сайшаалтай хэрэг байна. За саяны байрлалаас жоохон яваад энэ малчин гээд төв байд юм байна. Аялагчид замын хүмүүс оройлсон. За энд бол агаарын чанар юу байна? Хэвийн нөхцөлд байна. Тэгэхээр нөгөө яг энэ одоо харагдж байгаа тэр яндантай газруудын доор ороод ирэхээр ойролцоо очоод ирэхээр нэлээд богцолтой гэж зааж гин угаасаа ойлгомжтой тий. Тэгэхээр магадгүй энэ аймгийн удирдлагууд урт хугацаанд энэ нөгөө утааныхаа асуудлыг нэгдсэн халаалт малаалтын системтэй олж аваад шийдэх нь зөв биш гэнэ. Тэгээ салхины дээд талдаа бол өстой мэдээж цэвэр агаартай байна.